өөлдүүд тархан суурьсан нь. Гал тамганы дардсаа буян ижгийн даллаг хэмээн итгэдэг. Ганцгийн нэг хэлбэрэн бусдаас ядган таних хувь ерөөл гэж үздэг. Галдан бошхтын үйлдэх нэр алдрыг дуудлага тэргүүндэн өргөж дээдэлдэг. Гайхам содон үл давтагдах өв соёл, багтан богдлон, баатарлаг түүхийн үргэлжлэл. Ерөөлийн цэнхраадаг Монгол нүүдэлчдийн дундах нэгэн ястан угсаатан юр бусын хувь заяаг туулан өнгөрүүлсэн ойрдын цорс өөлдрүүд. Тэд 120 жил оршин тогтнож манжин эсрэг эцсийн хүртэл тэнцсэн зүүн гарын хаан тулс дөрвөн ардын доторх том аймаг тэргүүлэх хүчин учир зүг бүрт тараагдж тариавуудаа шиг цацагдан тарж сарнсан ахан дүүс ураг төрөл болсон. Тэд алс баруун Киргизийн харгол, Алтан цаадах Шинжааны эмээл, Монгол хүрээ, ил, ховг сайр, ховдын хязгаар, самгарв, сухайд, хөхсөрхийн нуруу, говьалтайн шарга, завхны их уул, тосон цэнгэл, архангаан үлзийд, хотон, өгийн нуур, хашаад, баян хонгорын цаг, байдраг, үлзийд, хөвсгөлийн цэцэрлэг, сэлэн төв Сүхбаатар аймгийн зарим сумд, өвөр Монголын алшаа, ордос, хөх нуур, шилийн гол, хөлөм уур, хар мөрөн, жижиг хар, зүүнээс баруун, баруунаас зүүн зах хүртэл явхад 6000 км явах зам туулах алс холд нутаг заагдан хорионд орж зовлон зүтгүүрийн дээд болох антийн хагцалтай нүүр тулж гэтлэн давсан байдаг. Тиймээс өөлд торгууд дөрөв ташуудын дуу хуур, хөг аялгуу, шүлэг найргаас элэгнэгтнээ санам мөрөөдөх сэтгэлийн эгш үерлэж гадагш бас дотогш урсаж байх шиг эхлэн товших, ууран татах, руугаан дуулах, туйлаан хайлах бүхэнтэй уулзан баярлахын хүсэж ухаан шингээж учран зодохын ерөөл талбин залбирсан байдаг.